beyond the degree. За, майк бэлэн, бид бэлэн, та бэлэн үү? Өнөөдөр хоёлаа. За өнөөдөр хоёлаа гадаадд сурахын давуу болон сул тал тий. Дээрээс нь ямар чаленж тулгардаг юм бэ? Ялангуяа Монгол оюутнууд дээр ямар кейсүүд гарч ирдэг юм бэ талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя гэж бодож байна. Тэгээд нөгөө төсөөлөл байлаа гэж ялгаатай шүү дээ. Тэрний ялгааг бас ярий. Хувийн туршлагуудаасаа. Yes. За ер нь ямар давуу талаас эхлэх үү? Тий, давуу талаас. Яагаад хүмүүс гадагшаа явъя гэдэг юм тий? Яагаад ингэ хүн болгон гадагшаа явъя Монголоос гарч байвал сайхан байна гэдэг асуултаас эхлэе тий. Тий. Одоо чинь мэдээж шинэ газар очих тий. Тэр чинь гоё шүү дээ. Арай өөр гоё улсад очих юм тий. Тиймэрхүү наад захын давуу тал тий. Наад захын давуу тал. Хамгийн том давуу тал нь маш том боломжууд нэгдэж байгаа тий. Зөвхөн одоо өмнөх дугаар дээр бид ярьсан зөвхөн Монголд үнэлэхээс гадна ингээд дэлхийн өөр орнуудад мэргэжлэрээ ажиллах боломжтой болчихж байгаа. Дээрээс нь нөгөө international exposure хийж байгаа тий. Яг ийм олон улсын хүмүүстэй хамтдаа ингээд нэг төвшөнд гараад нэг хамтдаа нэг ингээд суугаад хичээл хийнэ гэдэг чинь бас шал өөр байгаад байгаа. Дээрээс нь нөгөө хэл сайжирна тий. За тэг өөр ядлах уу? Global networkтэй болно тий. Гоё гадаад найзуудтай болно. Тэрнтэйгээ эргүүлээд нөгөө мэргэжил нэгтэй учраас ямар нэгэн байдлаар холбогдоход нэг network үүсэж байгаа байхгүй тий. Тийм танилцалтай тий. Тий. Тэгээ дээрэс нь university network руу орчин. Тэгэхээр энэ мэдчлэн маш том давуу талууд байгаад байгаа. Тэгэхээр энэ давуу тал нь дагаад нөгөө нэг амьдралын нэг нөхцөл байдал тий. Тэгээ нөгөө цалингийн хэмжээ гэдэг ингээ бүгдээрээ аягүй сайжраа явчихдаг учраас хүмүүс гадагшаа явах гээд байна. За тэгвэл гадагшаа явъя гэж шийдчихлээ. Тэгээд гадагшаа явах нь тийм амархан юм уу? Тэгэхээр бас хэцүү тий. Нөгөө түрүүний давуу тал дээр нь юу нэмжүүл, ганц нэмжүүл. Нөгөө нэг орчны солилцоо явж байгаа шүү дээ. Орчин солилцоод гоё сайхан газар орчин. Дээрээс нөгөө нэг тэр чинь бас эрхчлөлттэй болоод байна шүү дээ. Тийм. Гэрийнхнээсээ тусдаа тий. Очоод эн чинь ганцаараа би ингээм амьдрал найзуутай болно гэж чинь айгуугаа эрхчлөлттэй байгаад байна. Тэгж орой яасан ийсэн ирж нөө цагаар боллоо гэж утдаг хүн байхгүй. Айгуугаа анхандаа бол айгуугаа эрхчлөлттэй санагдчих юм дэж. Тэр бас гоё давуу тал болж байна. Одоо энэ бол яг нөгөө expectation болчих жоохоо тий. Яг үүндээ даваа тал гэж харж байгаа болохоор чиг яг ингээд reality дээр ирэхлээр чинь бас сул тал байх гэдэг байхгүй тий. Бас ингээд дагаад ганцаараа болчих чинь гэдэг чинь маш их сул тал байгаад байгаа тий. Гэтэ өрөөндөө оронгууд хинж байхгүй. Төлөв хинж байхгүй. Тэгэл гэртээ байх чаард ингээд дүүнүүд тоглоод дуграал ээж аав зурт мурт дуграал тэр чинь бас амар хантай. Нэг тийм байхгүй. Тэр ялгааг яваал угаасаа мэдэрдэг юм л шүү дээ. Бид хэд ерөөсөө ингээд жоохон байхдаа гэрийнхэнтэйгээ ингээд хамтаа байхдаа тэр нэг юм халуун дулаагаар амьсгалыг ерөөсөө нэг юм appreciate хийж хүлээж авдаггүй байжгаад юм явсныхаа дараа л ингээд гэртээ оронгууд харанхуу маранхуу тий ингээд жоохон хөтөн байнгут ингээд жоохон даавал тэгэл нэг юм жоохон сэтгэлээр унавчдаг. Тий тэгээ сэтгэлээр унаад угаасаа нөгөө гэрийнхэнгаа хамт байхгүй байгаа учраас тэгэл тэр нөгөө чир хийх хүн байхгүй. Тэгэхээр өөрөө л яг тий. Чи өөрөө л яг зохицуулах хүн болчих жоохгүй тий. За ингээл сул тал руу орчлоо шүү дээ. Ингээл яг голгол орчлоо. За тэгэл өөр сул тал нь юу? За бас нэг том сул тал нь нөгөө орчин байдаг шүү дээ. Монголын орчноос явж байгаа улс орны чинь орчин бас шал өөр байгаа. Соёлын ялгаа бас соёлын шок гэдэг юм л байгаа даа шүү дээ. Соёлын шок бас гарч ирнэ. Жишээ нь намайг яг явж байхад Лондонд бол бүр нөгөө амар бороотой учраас манай угаасаа цагаагаараас шал өөр. Айгуу чийгтэй. Тэгээ би нэг сард явж байсан болохоор яг өвлөн очсон. Тэгэл бүр амар хүүтэн. Би чинь бараг өстө нэр Монголоо алдсан юм аа. Хаста юу хаар хүүтэн байдаг юм хаста Монголоос байдаг гэж юу байсан юм бэ? Харин яг тэгж бодоод очингууд тэр чийгтэй газрын хүүтэн цагаагаар бол үнэхээр хүүтэн юм байл. Тоглоом биш ээ. Хүн болгоо намайг энэчнээс явахад $1 юм авч яваарай. Бараг тэмээний юу жилээ ноос юу яриад байгаа гэж үгтэй. Тэстэ юу яриад байгаа юм бэ? Таast нэр Монгол хүн байна гэл явсан чинь очоод амтан болж байгаа юм чинь бүр амар хүүтэнтэй яаж ах нөгөө Лондонгийн байрнууд чинь айгу хуучин болохоор халаалт байхгүй. Тэгэл ингээл бүр орондоо ингээ хүртэгдэг олж орол юу нөгөө Монголд сайхан тийм майк шоттойгоо тэмээний ноос амсаа авдаг байж тээ. Тийм тэмээний ноос амсаа авдаг байж тээ гэл бодвол тэгэл амар даардаг байсан. Тэгээд чигтэй болохоор ингээл өрөө мөрөө ер нь аягүй тийм чигтэй жоохон хөгц мөсчтэй. Хөгц их яадаг. Тийм тэгээд тэр нь аягүй тийм нормал байдаг гэсэн. Лондонд тэгэл хүмүүс нь ч гэсэн ингээл халаал малал байхгүйсэн ч гэсэн тэгэл тэрнтэйг аягүй тийм эвлэрээд амьдрал сурцсан. Тэгэл
Тэгэл ингээл юу байдаг. Тэнгүүд бид нөгөө нэг айгуу сайхан халаалттай байрнаас очичингууд нэг юм struggle болчих жоохгүй тий тэр чинь. Тэгээ тэр бол айгуу хэцүү байсан. Тэгээд манай бас байсан байр маань нөгөө нэг халуун ус байхгүй би тэг тусанд орохын тулд заавалжгүй нэг 30 минутын өмнө усмасаа халааж усанд ордог. Тэнгүүд бас ингээл Монголынхаа амьдралтай зөвлөхлөөр шал өөр. Тэгэл хүмүүс ч хүүхдүүд бол тэгэл Монголоос л гоё гэж боддог шүү дээ. Ямар ч улс орн Монголоос л гоё гэж боддог. Яг үндэ. Явахаас өмнө очиж та амар гоё байна гэж бодсон байгаа. Явахаас өмнө ерөөсөө хизээч таарсандаа хүртэхтэйгээ хүнжил дотор унтна гэж ерөөсөө төсөөлөв шүү дээ. Тэгэл очиод өстой жинхэнэ реалитетайгаа нүр тулгаал. Тэгээд угаасаа мэдээж өвдөн тий. Тэгэл өвдөхөд хэрэг байхгүй. Тэгэл сайхан ганцаараа тэгэл уйлал өстой. Өрөөнийхөө болон өвдөхөд хэрэг уйлал захуудтай. Тэгээд хөрхий тасандаа. Тэгээд ер нь хатаа амьдрал хэлж байгаа юм да. Тэгээ ер нь нөгөө бас Лондон, Австралид чинь юу? Сурхаагаа хажуугаар нөгөө нэг ажил хийдэг оюутнууд. Тэгээ ажил хийгээд явангууд чинь бас аюу тийм дамжтай тий. Яг ажлынхаа хажуугаар хичээлээ хийх үү, хичээлийн хажуугаар ажиллаа хийх үү. Тэрийг бас зохицуулах нь аюу хүндрэлтэй байдаг гэсэн. Тэгээ угаасаа нөгөө өртөг өндөртэй учраас очиод нөгөө мөнгө олохгүй бол амьдралын өртөг аюу их. Тэгэхээр очиод би бол бараг нэг 5-6 хоног ажилд орж исэн. Тэгэл ажиллал хэлцгэр чинь цаг хугацаа амар хурдан өнгөрч байгаа юм чинь. Оройн ажиллал, өдөр хичээлдээ суугаад. Амьдраад байна уу үгүй юу гэж амар бодогдсон шүү дээ. Ер нь бол тэгэл алалцаал гардаг да. Тэгэл нэм битгээд тэгээ дуусчихдээ шүү дээ. Ер нь бол чанга. Орчин тийм өөр байна гэж солилж өгөнд орчин. Дээрээс нь очиод хүмүүс бас огт өөр юм тий. Тийм хүмүүс шал өөр юм тий. Нөгөө ядчил нөгөө sense of humor тий Монголын нэг юм хөөрхөн тоглоомнууд шүү дээ. Тэрийг маань ойлгохгүй. Би өстой нөгөө би бол хэл дээр бол аюу хөвчлөлтэй байхгүй юу гэдэг шиг таас ойлгохгүй. Тий тэгэл ийм random joke хэлэнгүүт юу яриад байгаа юм бол гэсэн нэг юм judgmental харцаар харж мараал аюу тийм жаа хэцүү идэгсэн анхандаа бол. Надад л хамгийн очоод нэг одоо юу мэрчэндээ одоо гудамжаар явж байгаа танихгүй хүмүүсийг харж тулгархаар өөдөөс хайдаг. Hello гэдэг. Тэр нэг амар би ингээд яг тийх ёстой ч юм шиггүй би ч бас тэ flight байхын тулд уусаад тэгвэл ёстой л доо. Тэр үедээ амар хэцүү байдагсан. Тэгээд тэрнээсээ бодоод анх ингээд уус тийм сураагүй байгаа штэ. Монгол гудамжаар явж байгаа л харж тулгарсан хүмүүс сайн байна уу та гэж харж одоо энэ хүч яах гэдэг анаа л гэж хүмүүс бодно штэ. Ийм тийм байж байгаа тэгээ очоод яг хүмүүстэй яг тийх тэгээ хайлоо гэх хөстэй болсон чинь танихгүй хүмүүстэй дүнгийн харж тулгуунгууд л тэгстэй болсон чинь надад амар эхлээд амар тийм хэцүү байсан. Шууд тэгж үрсэж чадахгүй. Тэгээ хугацаа орсон. Хүчээр амар тийм хуурамч тэрнэ. Тий, харин тий. Тэгээд яг тэгж хэлж чадахгүй байгаа их үед яг ингээд дарааныхаа сүлдээ найз болсон ч гэсэндээ яг анх тэр гадаад танилцсан найзуудтайгаа найз болохоос өмнө намайг айгу тийм муухай аштай тийм айгу awkward энэ ямар сонио awkward хүн бэ гэж боддог байсан гэж аахгүй яг айгу дургу гэж боддог. Яг үндэ би бол зүгээр тийм тасаагүй уучраа олоогүй жоохон надад хугацаа л ихтэйсэн байхгүй юу. Тийм хүү жижиг сэжиг юм бас тий. Тийм соёлын нэ ялгаанууд маш их гарна тий. Эсрэгээр нөгөө буцаад гэртээ ирсэн чинь нөгөө нэг соёлынхаа шокны эсрэг нь болсон шүү Монгол ирээд нөгөө нэг яг гэртээ ирчээл лефт үлээгээл орцондоо зогсож байгаа л танихгүй хажууд ирээл хамт лефт үлээгээ зогсов нөө сайн байна уу гэсэн чинь амар гоо яг уу гэж хараг. Миний сайн чамд ямар хамаатай чинь таних үлээ нөгөө хэний минь хүүхд үлээ гэж мэгээд тийжсэн. Тэгэхээр бас тэгээд сайжиг юмнууд бас хажуугаар нь. Тийм. Тэгээд дээрээс нөгөө нэг систем аягаар одоо жишээ нь би ингээд яагаад ч үлээ тий ажил дээрээ нөгөө кофе чанжаагаад кофений машинтаа хурууга түлээд тэр уул нь аягүй жижигхэн түлэгдэлтэйсэн. Тэг би ингээл Монголд ингээл хоол мол хийж байгаа янз бүрээр гараа түлжээлээд тэгэхэд ингээл өөрөө идэвчдэгсэн чинь тэр ерөөсөө идэхгүй. Тэг би аягүй тийм буруу тос түрхээ тэр нь бүр идээлээд тэгээ би яалччгүй нөгөө имлэг орох шаардлагатай болж байгаа хгүй. Тэмүүд имлэгийн систем нь шал өөр. Тэгэл нөгөө манайх шиг өрхийн имлэг гэдэг чигээ ингээл очиж байгаа юм л да NHS дээрээ тэгэнгүүт ингээл ер нь аюу хэцүү аюу шал өөр тэгэл бид нар чинь барыг энчэнэч өрхийн имлэг рүүгээ орж мэддэггүй л хүмүүстэй байлаа л та тэгэл очиод өрхийн имлэг дээр яадаг ийдэг те яаж цаг авдаг яаж эмчтэйгээ уулзах яаж имэйл бичүүлж авах гэдэг шал өөр энд байхдаа нөгөө ээж автагаа л имлэг ороод байгаа. Тийм тэгэл тэр болгоныг аюу мэдэх шаардлагатай болдог тий. Наад захын. Тэгэл одоо ингээл цаашлал public transportation яаж явдیں۔ Тий. Яаж мөнгөө хэмнэж болох вэ? Метрогоор явах юм, автобусаар явах юм уу? Чиний байртай чи автобусны буудлаар явах юм уу? Метроны буудлаар явах юм уу?
иймэрхүү асуудлууд маш их гарна тий. Дээрээс нь нөгөө дэлгүүрүүд байна тий. Амар олон дэлгүүрүүдийн сонголттой. Тэгээ нөгөө хямдхан дэлгүүр гэж байгаа, үнэтэй дэлгүүр гэж байгаа. Тэнгүүд тэгэл тэр болгоноосоо нөгөө судалгаа шинжилгээ шаарддаг байгаа юм л да. Тий. Айгүй их юм мэддэг шаардлагатай болно. Тэгээ тэр ирээрээ нөгөө хүнийг айгүй тийм гоё бие даасан болгодог тий. Юу гэдэг лээ? Independent болж байна. Тэгээ resilient болгоод байгаа байхгүй. Тэ юу надад одоо юу ч наалдахгүй юм шиг бараг өстө нэрээ тэгэл юу л бол амьдрал надад юу ч өгсөн би даваад байгаа. Тэгж тэгдэг болсон. Болчтой юм шиг санагдсан шүү дээ. Тэгээд нөгөө амьдрахын тулд угаасаа нөгөө хүнтэй харилцаа холбоо үүсэхгүй болохгүй мэн гэдгийг өөрөө ойлгоод харилцааны чадвар бас сууж ин тий. Тэгээд нөгөө problem solving гэл soft skill-үүдд чинь хажуугаар ингээд яваад байгаа байхгүй тий. Энэ болгон чинь дараад эргүүлээд чиний амьдралд аягүй тийм хэрэгтэй. Наандаж тийм нөгөө өөрийнхөө санхүү зүүн байруулцаа тэрийг самтлуулаад явдаг болж шүү дээ. Тий. Тэгэхээр иймэрхүү бас сул талууд байна. Энэ сул талууд нэргээд бас хүнд ямар даваа талууд болдог вэ тий. Чаленжууд ямар чаленжууд гарч ирдэм бэ? Тэрийгээ даваа сурчих юм бол бас айгүй тийм хүн өөр төвшөнд очдөм байна гэдгийг бол харсан. Тэгэхээр Монгол оюутнууд дээр бол нэг тиймэрхүү асуудлууд их гараад идэг. Дээрээс нөгөө монголчууд ч айгүй тийм илгэмсэг тий нэм гэрээхэндээ аим нэгтэй гэдэг ч юм тий нэм аав ээж гэдэг айгүй тийм чухал хүмүүс байгаад идэг. Аав ээж минь тий адуу минь уул ус минь тий станерын нутаг ус минь жахлангийн хандууг сонсноор инглээс хэлээд ахын дуу бас гоё л байдаг болдоо тэр хүмүүс тий нулимс хэлгээд амаа шин. Тэгэхээр тийм л болчдөг юм билээ. Яалтч үнийг цусандаа юм байгаад байгаа юм шиг ба тий. Тэгэл энэ цаасаараа юм оруулаа сар шиг холын нутаг сонсож юм. Тийм баян баяр чи амар хэцүү штэ. Christmas чинь ингээл хот тхинж байхгүй. Тэгээл ингээл хүмүүст амар гоё гэр бүлээрээ баярлж гин би тэгтэл гээл бүр амар сайд. Тийм тиймэрхүү тохиолдлууд амар гарч ирдэг байсан. Тэгээд энэ бүх хэцүү зүйлээ хажуугаар хичээлээ хийх тэр хичээлээ гол нь тэгээ ойлгох. Нөгөө бади яасан штэ. Бади англи хотод нэг такси хичээл үзээд багшийнх нь аялгаас болоод хичээлээрээс ойлгоогүй тэгээ айгүй дургу байсан чинь дараа нь дахиад тэгээ Монголд үзсэн чинь өө ямар гоё хичээл байсан ингээд хажуу нь бас тэгээ дайны хажуугаар чинь гэж тиймэрхүү юмнууд бас тийм шүү дээ хичээл чинь чамайг англи хэл мэдгүйгээд хүлээгээд авахгүй шүү дээ шууд л ороод эхэлсэн шүү дээ тэгэхээр тэр бас чаленжийг давж чадахгүй юу гэдэг чинь бас нэг амар хэцүү болоод ирчих واخхой тий тэгээд тийм учраас нөгөө нэг өмнөх эпизод дээр хоол ярьсан тий хантай явах айгуу гоё гэдэг. Би бол айгуу азтай уялдаг явж исэн. Тэгээ уялдаг байсан тулдаа би бас айгуу тийм сургуулаад амжилттай төгссөн гэж бас бодоод байдیں۔ Хантай байсан тулдаа тий. Тэгэхээр хантай байх бас айгуу чухлаа. Ядчил нэг юм тий баяраар цагаан сараар ингээд хүнтэй байгаад шүү. Тэнгүүд яг тэр үед нэг хүүг би гаваа ганцаараа байсан бол бүр яг жинхнээсээ өрөөнийхөө болонд өвдгөөдөө өрөөлсөй байнсаах байсан баха. Шүршүрдэй ингээд нөгөө шүршүр чи хүүт тустай шүү. Хүүт тустай шүршүр дотроо суугаасан. Тэгээд тиймэрхүү асуудлууд байдгаа. Тэгээд инженеерс бас нөгөө хитрхээ бас айгу монголоор төсөөлөө те. Айгу гоёор төсөөлөөд би бол жишээ нь Монголд дэндүү өстой жаргалтай байж тэл гэж бодож ирсэн шүү дээ буцаж. Лондонд чинь ингээл байр түрээс айгүй өндөр. Тэгээ олдож байгаа байрны нээдтэй нэг хэдхэн 9 м квадрат матрат ингээл өрөөнийхөө айлч өнцгөөс нэг алхаал орлого болчихдог. Тэгэл болоо тэр өрөө. Та нэг байр олоход скамд үлдсэн гэстэй. Тэгсэн штэ. Анх очиход бид яг уялдаг ингээм хамт явахгүй л бид хоёр чинь байр хайгаал тэгэл айгүй олон ингээл бас юмнууд хайж үзэж байгаа штэ. Тэгсэн чинь нэг айгүй дэжгүй байраа бит хоёроо яг сургуультай ярих юм. Аяа өстө хоёлаа яг инжишэл орч юм чи. Үнэхээр гоё байрсан. Тэг бит хоёр чинь мэдгүй штэ тийм скам байдаг гэж мэдгүй. Тэг ингээд нөгөө хүн чинь viewing хийж чадахгүй ш бит хоёр чинь Монголоосоо ингээд холбогдож байгаа болохоор шууд депозитээ хийгээд тэг депозитээ хийчих юм бол энэ байр чинь ингээд цаашлагч чинь ингээд тэгсэн чинь тэг яг сайн судлаад үзсэн чинь тэр аккаунт бол скам лээсэн. Тэгээд азар нөгөө мөнгө өгөөгүй. Харин фейсбુક. Гэтэ яг өгөхөд бол үнэхээр нэг гурвал дут байсан. Тэгэл тиймэрхүү скам амирх байдаг. Скамд болох бас тохиол амирх байдгаа ер нь оюутнуудад Монгол оюутнуудад мэдгүй юм чинь чааваас. Тэгэл нөгөө гадаадууд чинь ялангуяа тэр Европ чинь нөгөө бид нэр Аз болоод ирэнгүүт нэг юм ивидэ гэж харж байгаа юм чинь тэнгуут юм яг холигдуулах царайтай л те иви чаас энэ охиныг холигдчихил гэсэн.
гэж харагддаг юм шиг байна. Тэгэл ингээл хүмүүс ер нь хаастайг ингээл явж хахад скам хийчихгээл нэг юм худлаа ярьж гал. Бэд тэгэхээр аюу тийм скептикл те. Энэ хүн намайг яах гэдэг те гэсэн бас жоохон майндтай байхгүй амар хэцүү санагдсан. Тэр хэрээрээ ингээд аюу гоё мачур болоод байхгүй те. За ийм байх хэрэгтэй байна, тийм байх хэрэгтэй байна. Ийм муухан хүмүүс байдаг юм байна. Тэгэхээр энэс өөрийгөө хамгаалахын тулд ингэ хэрэгтэй байна, тэг хэрэгтэй байна гэдэг бас бодож явж байгаа юм чинь. Тэр сорилт болгохын цаана яг хүсэлтгэлээ гэдэг байгаа байхгүй тий. Тийм тэгэл байр олон тэгэхээр хэцүү байдаг. Тэгэл тэр байр чинь одоо бит хоёрын байр жишээ нь тийм жижигхэн өрөө хэрнээл сарын 900 паунд гэл тий. Тэгэхээр үнэхээр амьдралын өртөг бол үнэхээр өндөр. Тэгээд тэр амьдралын өртөг өндөр байгаа газраас ээж аваасан мөнгө авах гэдэг бол угаасаа утгагүй байхгүй тий. Эдэн сарын цалингийн зүгээр л нэг түрээсийн мөнгөндөө өгч чинь гэдэг чинь бүр үнэхээр хайраа. Тэгвэл өөрөө яалтчгүй ажиллахаас үр аргагүй. Тэгээд тэр бол үнэхээр боломжгүй юм бол биш. Яг зохицуулаад цагаа сайхан зохицуулаад ер нь ихэнхдээ л оюутнууд нэг 7 хоногт 3-4 өдөр хичээлтэй байдаг. Тэгээ бусад өдрүүд нь сайхан цагаа зохицуулаад ажиллах юм бол хангалттай ингээл түрээсээ төлөөд бүр even цаана мөнгөө хэмнээд мөнгөө хадгалаад тэгээ амралтаараа гоё юм өөр хотод руу аялаад явах бүрэн боломжтой байсан. Надад л. Тэгэхээр яг юм зохицуулт аягүй хэрэгтэй байгаа байхгүй тийм. Тэгэхээр миний бас нэг том даваа тал нь нөгөө мастраараа явж байгаа болохоор бас нэг арай мачур болчоод явсанд бол да ийм гайгүй байсан. Тэрнээс биш би хэрвээ шууд 10 жилээ төгсөөд явсан бол би тэгж байж чадахгүй байна. Тэгэхээр тийм болохоор бас оюутнуудад аягүй тийм нөгөө сургуулаа хаях тий дундаас нь сургуулаасаа хөөгдөх гэдэг ч юм уу шантрах тийм асуудлууд бас аягүй гардаг санагцсан. Тийм үү. Ээж аваасан мөнгө авахгүй зовохгүй гэсэн би ажиллаа ингэж хичээлж явах ойлголт. Тийм тэр бол аягүй тийм make sense хийсэн тий. Тийм мастертай сурж байгаа хүн тгий зовсон байх чинь дөнгөж 12 дугаар ингээд төгсөөж явж байгаа хүмүүсд бол улам л хэцүү юм шүү дээ. Тэгэхээр анханасаа явахдаа бэлтгэлтэй л явах нь байна. Тий. Бэлтгэл сайтай л явах хэрэгтэй байна. Яг нөгөө төсөөлөл байдал шүү дээ. Шалганд ба шүү дээ. Тийм Instagram-аар тий гадаад сурдаг тий YouTube-ээр тийм хүмүүсийн влог хийж үзэл ямар гоё юм бэ? Би өөртөө гадаад яваал ингэж тий өглөө тэгж эхлүүлээ сургуулийн кампуст гоё хоолтой л өдөр нь кофе шоп би тгий суугаад тийм гэсэн тийм төсөөлөлтэй л очдаг. Тэгээ даанч яг үндэ нэг тий хүүтэн шүршүүрүүлж байгаа байхгүй. Харин тийм тэгэл хүмүүс бол тэгэл Instagram, YouTube дээр тэгэл гоё мал тавьж шүү дээ. Гоё. Тэгээ happy and coffee shop ингээл кофе уугаад амьдралд юу нэг их юм хэрэггүй шүү дээ. Тийм амьдралаа л ярина шүү дээ. Тэгэхэд бол цаанаа бол яг хүүтэн шүршүүртэй байлаа л байхгүй тий. Тэгэхээр яг юм бас төсөөлтөд явахгүй бол болохгүй хүлээлт айгуу тийм өндөр байгаад бас тэрэндээ зохигдоод шантардаг хүүхдүүд бас зөндөө байдаг юм билээ. Тэрийг ойлгох хэрэгтэй юм шиг санагцсан. Тийм манай тэгээд энэ оюутнууд бас тий одоо бас нэг том даваа тал үүсдэг шүү дээ. Нэг жил нь Монголдоо сураад тэгээд явчихж байгаа болохоор нэг юм чиглэлээ болоод тэгээд цаашаа найзтайгаа явчих гэдэг чинь энэ олон struggle-ийг ингээд гоё айгүй хөөрхөн хандл хийх боломжтой болж байгаа тий. Түрүүнээс нэр маш олон дэр жижиг том жижиг асуудлуудыг сайхан багсаад өгч байгаа байхгүй. Тэгээд дээрээс нь хичээл орж байгаа багш нар яг өөртөө яг адилхан замдуулаад тэнд өөр улсуудад гадаадад оюутан байж үзсэн багш нар байгаа болохоор та нарыг ойлгоно. Бодит зөвлөгөө өгнө. Тийм. Яг чи одоо энэ дээр алдах гэдэг шүү. За чи яг burnout болох гэдэг шүү. Одоо чи гэдэг ч юм те. Жохон завсарлага аваад ингээрэй гэдэг ч юм. Иймэрхүү зөвлөгөө өгөөд аюу тийм гоё татан болчдөг те. Тийм. Энэ нь яг нэг Монгол их сургуулиудын ялгаа байхгүй. Тийм. Монгол care те сурж байхад угаасаа тийм олон хүүхд байгаа юм чинь тэр багш нар ч одоо хүүхд болгоны care гэж уусч чадахгүй шүү дээ. Тэгээд стил одоо энийг recommend хийх үү гэвэл recommend хийн те. Гадагшаа явна гэдэг чинь маш гоё том боломж. Гадагшаа явснараа чи өөрөө айгүй гоё юм бие даад сурж байгаа гоё маш олон гоё даваа талуудыг эзэмшиж байгаа. Тэгэхээр боломж гаргах юм бол гадагшаа яв. Гэхдээ гадаадад очиод шууд амьдрал сайхан болчихно гэсэн юм байхгүй. Тэр struggle бол гарч ирэх юм байна тийм гэдэг майндтай байх хэрэгтэй. Тэгээ struggle гарч ирсэн ч гэсэн meditation тараарай. Тэр struggle болгон чинь чамайг илүү сайн хүн болгох гээд байж байгаа. Тийм. Манай бас нэг оюутан зүгээр сэдвээс гадуур манай нэг оюутан юу яжсан байхгүй юу? AI хөгжсөнтэй холбоотой. Тэгээ AI гараад ирсэн байхад бараг сурах хэрэг байгаа мó, гадагшаа явах хэрэг байгаа мó бүх юм ал AI-аас асууж чишт гэл тэгжээс байхгүй юу? Тэгэхэд би яг нөгөө AI чинь ингээл яг промпта зөв өгч юм бол хариу өгч байгаа шүү дээ. Тэгэхэд промпта чи зөв өгч байгаа мó, буруу өгч байгаа мó гэдгийг мэдэхгүй байхгүй тий. Тэгээ тэр манай оюутан
нэг өдөр ирснээ багшаа би өстө алж байгаа юм болж байгаа. Яйтай хамт гэрийн даалгавраа хийгээд өстө одоо өстө цоорсон би өстө уучраа олсон болсон гэж ирсэн чинь яг үндэ гэрийн даалгавраа ингээ асуулт айгу буруу асуусан учраас мэдээж тэр чинь буруу хариулт л өгөөл тэгэл стил гэрийн даалгавраа буруу л хийсэн байхгүй юу. Тэгэхээр AI хөгжсөн гэд энэ мэрэгжил байхгүй болно. Эсвэл ингээл одоо дигри хэрэггүй болно гэдг юм байхгүй тий. Тэгэхээр тэрийг бас их бодолцох хэрэгтэй юм шиг санагцсан. Яа, за тэгээд энийг дуусгая дөө. Тэгээд энэ өсөж явж хоол. Тэгээд. За bye. Дараагийн эпизодоор уулзцгаая. Баг санаарай. Bye.